За энэ хэсэг төр зогсоож та бүхэндээ нэг гоё зүйлийг тайлбарлах гэж байна. Genvim брендийн Lenza 4 болон Scorpion 2 гэх холбогч ашигладаг хэрэглэгч нарын хувьд joystick буюу хүний удирддаг хөдөлгөөн нь нэлээд алдаатай байсныг бүгд сайн санаж байгаа бах. Гэхдээ явцдаа программын шинжилгээний хүрээнд энэхүү алдаа нь баг багаар засагдаад мэдэгдэхгүй шахуу болсон. Зарим мэдрэг хэрэглэгч нарын хувьд тухайн алдааг одоо хүртэл мэдэрсээр байгаа. Иймд тус жижигхэн программын алдааг өөр дээрээс нь засах боломжтой гэдгийг миний хувьд дөнгөж саяхан мэдсэн болно. Түүнийгээ та бүхэндээ хуваалцаж байна. Бичлэгээ үргэлжлүүлээ үз. Бидний хувьд тоглоомынхаа апп руу ороод баруун доотлын цонх хэсэг дээр нь дараад одоо зааж байгаа хэсгийг зөвлөх шаардлагатай. Буцаж тоглоом руу ороод хэрэг ялгаатай байгааг нь хамтдаа харцгаая. Тэнцгээд л үгсэн байдیں۔ Энэхүү тохиргоо кийхийн сөрөг тал нь юу гэж таны аккаунтыг бандах магадaltaй гэдгийг маш сайн анхаараарай. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа.